Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй засаглалыг дэмжих, төвлөрлийг харуулах, хөтөлбөрийн 2 дахь үе шат болох иргэдийн оролцоо 2 төслийн хүрээнд бодлогод залуусын төрийн бас байгууллагаас засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийг 2018 оны 1 сараас хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн 2 дугаар эхлэлтэнд нийт 26 сэтгүүлч хамрагдаж байгаа бөгөөд ээлжит зочин лекцээрээ гэр иргэдийн оролцоод амьдрах орчны зураглалын төв төрийн бас байгууллагаас зохион байгуулдаг гэр яриа туур аяллаар дамжуулан Улаанбаатар хотын гэр хорооллын тулгамцсан асуудлуудтай танилцлаа. Бидний аяллаа эхний зогсоол Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах дарих зохицолбор. Энэхүү зохицолборыг дүүргийн болон орон нутгийн хөгжлийн сангийн төсвөр олон нийтэд зориулсан ногоон байгууламж болгон хөгжүүлэхэд төлөвлөгджээ. Одоогийн байдлаар олон улсын түвшинд нийцгүйц ногоон байгууламж хараахан байгуулагдаагүй. Улаанбаатар хот 152 хороотой, түүнээс 87 гэр хороолол, харин холимог хорооллыг оруулж тооцвол 101 болно. Эдгээрээс 15,000 орчим хүн амтай Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 13 худаг албан ёсны нийтийн халуун ус 4 байдаг. Үүнээс харахад гэр хорооллын айлуудад ундны ус ахуйн хэрэглээний усны хүртээмжийн асуудал өндөгдөж байна. Мөн иргэдийг мэдээлэлжүүлж, иргэдийн оролцоо санаачлагтайгаар энэхүү талбайг үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг оролцогчид онцлсан юм. 2 дахь зогсоол Дам Даржигийн аршаан. Иргэдийн дунд ходоо дотор сайн гэдгээрээ танигдсан энэхүү аршааны эргэн тойрны хашаа замыг тогтжуулах гэж дүүргийн төсвөөс 120 сая төгрөгөөр тогтжуулжээ. Гэтэл бодит байдал дээр аршааны эргээр зөвшөөрлөгөө буусан айл, ил задгай ахуйн болон барилгын хог хаягдал сайгүй байгаагийн улмаас уг аршаан бохирдож байна. Түншлэн тус аршааны ойр хавьд 500 м газар худаг байдаггүй. Тиймээс тэр хавийн ихэнх хөрх уг аршааныг ундны болон хэрэгцээндээ ашигладаг. Мөн тэнд стандарт жарлантай айл байдаггүй тул өтгөн шингэнээс үүссэн хөрсний бохирдол аршааны химийн найрлагад сөргөөр нөлөөлж байна. Бидний дараагийн зохиол бол үнсэн сан. Улаанбаатарт орон сууц барилга байгууламжийн дулааны асуудлыг шийддэг дулааны цахилгаан станцууд үнсээ гүний ус ашиглан цэвэрлэдэг. Тухайлбал 3 дугаар дулааны цахилгаан станцнд жилд 1 сая 200 мянган тонн нүүрс шатааж, үүнээс 20-30% нь үнсэн хаягдал болдог. Ил хаягдал гар аргаар зөөх боломжгүй хэтэрхий жижиг тоосон тосрогчор нэг цагт 200 тонн ус ашиглан үнсэн сан руугаа зөөвөрлөдөг. Хэдий тус станц нь усаа дахин ашигладагч үнсэн цангийнхаа ширхсэн усыг ундан тэргэлдэг гүний цэвэр уснаас татдаг. Бидний сүүлийн зохиол бол туул голын цэвэрлэх байгууламж буюу биокомбинат. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 60% цэвэрлсэн усаа туул гол руу нийлүүлдэг. Өнөө цагт гадны цэвэрлэх байгууламжууд нэвтрүүлсэн технологиор энэ төрлийн бохир усыг 90 болон түүнээс дээш хувь цэвэрлэх боломжтой. Мөн төв цэвэрлэх байгууламжийн бохир туул голтой холилдон урсгах тэр уснаас ундалсан хүм мал ямар нэг өвчлөл шууд үртгийг үгээсгэхийн аргагүй. Туул гол нь зөвхөн хотын дундуур урсгаас гадна малчин ногоо тарьдаг иргэдийн амжиргааны их болог юм. Харин туул голд төв цэвэрлэх байгууламжийн бохирдсон ус шууд цутгаж байгаагаас улбаалan гол бохирдолтой болохоос гадна ойр орчим амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байна. Тиймээс иргэдийн дуу хоолой төрийн зөв бодлого шаардлагатай байгаа гэдгийг аяллаа хөтөд сануулж байсан юм.